ертөнцийн эзнээс тусламж гуйсна. ертөнцийн эзэн минь надтай та инэрл хайраа харуулаач. Учир нь гэвэл ам биеэ хамгаалахаар би таныхаа нөмөрт хорогдно. Ам шиг сүрлийн хар салхийг өнгөртөл таныхаа дальж юурд ор би хорогдъё. Бүхний дээд ертөнцийн эзэнтэй амьдрал минь төлөвлөж байсан бүхнээ биелүүлсэн ертөнцийн эзэнтэй хандан тусламж гуйж байна. Өөрийнхөө оршин буу газраас тусламж илгээн намайг тэр аварна. Дарлаж буй этгээдүүдийг тэр гутамшигт унгана. ертөнцийн эзэн надад тийхүү хувиршгүй үнэнч хайраа, найдвартай үнэнч чанараа харуулах болно. Хүн цөлмөгч арслан мэт өсөн дайснуудынхаа дунд одоо би орж хазах шүдэн жад мэт хур цагаад үг хэлэн сэлэн мэт өхлийн хөнөөлтэй аж. ертөнцийн эзэн та тэнгэр огторгын цаадах тэртээ өндөрт мандан бадрах болтугай. Яруу алдартай нь хөрс дэлхийгээр түгэн дарахах болтугай. Өсөн дайснууд өмнөх замд минь өрх тор тавихад үнээс нь болоод би сэтгэл гутарч байсан. Өмнөх зам дээр минь тэд нүх ухсан боловч өөртөө харин тийш орж унсан. ертөнцийн эзэн минь таньдаа би эргэлт буцалтгүй найддаг шүү. Таньдаа би бат найддаг шүү. Танийгаа би магтан дуулж уянгат хөгжмөөр тоглоно. Сэтгэл санаа минь сэргэгтэн, ятах хөгжмүүд минь амьлагтан, үүрийн гигэнээс өмнө босоод танийгаа би магтан дуулна. Бүхнийг захирагч их эзэн минь ард түмнүүдийн өмнө би таньдаа талархал өргөе. Улс үндэстнүүдийн өмнө би танийгаа магтан дуулъя. Учир нь гэвэл хувиршгүй үнэнч хайртай нь тэнгэрт тулам агуу их, найдвартай үнэнч чанартай нь үүлэнд хүрэм сүрлэг сайхан. ертөнцийн эзэн минь хөх тэнгэрээс өндөр та алдаршин мандах болтугай. Хөрс дэлхий дээр яруу алдартай нь бадрах болтугай. Хорон мөн хүнийг шийдэхийг ертөнцийн эзнээс хүссэн. Эрх мэдэл гартаа авсан удирдагч та үнэндээ та нар зөв зүйтэй юм шийддэг гэж юу? Хүн төрлөختнийг та нар үнэн шударгаар шүүдэг гэж юу? Үгүй ээ, сэтгэл зүрхэндээ та нар буруу юм сэдэж байдаг. Хүн төрлөختний дунд та нар хүчирхийлэл дарлал үүсгдэг. Хорон мөн хүмүүс ихийн хөвлийгээс унсан цагаасаа хойш замаа алдан завхардаг. Төрсөн цагаасаа хойш тэд гажуу явж худал хилд сурдаг. Тэд бол тэр чигээрээ могон хор, хорт могоноос гарсан хор. Тэд бол юу ч сонсоогүй дүрсгэгч нүлийн хорт могонод л. Тийхүү тэд элбтэж буй хүнийхээ, ховстож буй эзнийхээ дууг хүртэл сонсохгүй болдог. ертөнцийн эзэн минь та тэдний араа шүдийг нь хух цохиж, бүхий эзэн минь залуу арслан мэт тэдний соёо шүдийг нь цуу татаж, тэднийг та урсаад өнгөрсөн ус мэт үгүй болгон замхруулаач. Хүний зам дээр ургасан үүс мэт дэвслүүлж, залхаагаа гаргаад атаж төгсдөг эмгэн хумс мэт болгооч. Хороогийн нар хизээч үзээгүй зулбтас мэт болгооч. Юм ойлгож амжихаас өмнө ертөнцийн эзэн тэднийг хогийн ургамал мэт амьдаар нь тайран огтлоод уур хилэнгийн шийтгэлээрээ устхан хөнөөх болтугай. Үс хонзонг нь мөнхийн эзэн тийхүү авахыг хараад үнэнч шудрах хүн баярлан хөөрөх болтугай. Хорон буу этгээдүүдийн цусан дээгүүр тийхүү хуучин гарах болтугай. Үүнийг харсан олон хүн үнэнч шудрах хүний хүртэг шагналт гэж үнэхээр байдаг юм байна. Хүн төрлөختнийг шүүгч ертөнцийн эзэн гэж үнэхээр байдаг ажээ гин.